За Ишлэл номын 1-р бүлгийн 3-р ишлэл дээр ийхүү эзний үг өгсөн байдаг. Энэхүү иш үзүүлэлгийн үгсийг уншигч болон сонсоод үүнд бичигдсэн зүйлсийг сахигчд нь ерөөлтөе. Учир нь цаг орхон байна гэж. Тийм ээ. Эзэн яг энэ үгээрээ дамжуулаад юу хэлсэн бэ гэхээр таавал миний үгийг унших юм бол таавал ерөөлтөе нэг юм хэмээн хэлсэн юм аа. Тийм ээ. Учир нь цаг ойрхон байна гэж. Тийм ээ. Түүний 2 дахь удаагийн ирэлтийн цаг үнэхээр ойрхон байна. Тийм учраас эзэн өнөөдөр та бидээр сануулга өгж байна. Тийм өнөөгөөрөө дамжуулаад таавал ерөөлтөе нэгэн шүү. Тийм миний хайртай охин, миний хайртай хүү шүү. Та энэ зүйлээ битгий алдаарай. Яг л энийхээ дагуу миний заасан замаар над руу алхаарай хэмээн эзэн сануулж байна. Эзэн маш олон хүмүүст өөрийн сонгосон ард түмдэж үүнийг илсэн харуулсан боловч бүр хүн төрлөختний эхний цаг хугацаанаас эхлээд ерөөлийг цаг тухай бүрд нь хэлэн сануулж исэн боловч тийм ээ сануулгыг үл ойшоодог нэгнүүд бас байдаг юм. Эхлэл номын 1-р бүлгийн 28-р эшлэлээр ийхүү бичсэн байдаг. Мөнхийн эзэн энэ орчлон ертөнцийг нар од эрхсийг бүтээгээд тийм ээ уул ус амтан ой модыг бүтээгээд тэгээ энэ донд нэгэн зүйл хэрэгтэй хэмээн тэр өөрийнхөө дүр төрхийн дагуу хүнийг бүтээх хэмээн шийдсэн. Тэгээд анхны хүн Адамыг бүтээсэн. Тэгээ Адамыг бүтээгээд мөн Еваг түүний тусагч болгон бүтээсэн. Тэгээ эрэгтэй эмэгтэй хоёрыг бүтээснийхээ дараа тэр ерөөлийг өгсөн юм. Тэгээ 1-р бүлгийн 28-р эшлэлээр эхлэл ном Адамд ийхүү хэлсэн. Бурхан тэднийг ачислаж тэдэнд өсөн нэмэгдэж өнөрөтгөн болж газар дэлхийг дүүргэн газрыг эзэмших хэмээн ерөөсөн юм. Амен. Энэ бол анхны ерөөл. Тэр анх хүн бүтээгээд өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээгээд ерөөсөн юм. Өсөн нэмэгдэж энэ газрыг тийм ээ эзэмших хэмээн тэр дэлхийг түнд өгсөн юм. Эхлэл номын 9-р бүлгийн 7-р эшлэлээр Ноад мөн гайхамшигтай ерөөлийг өгсөн. Эхлэл номын 9-р бүлгийн 7-р эшлэлээр Ноад та нар олон хүүхэдтэй өнөр өтгөн болж газар дэлхийгээр дүүрч үржин өсөхтөө хэмээн ерөөсөн. Тэр үргэлж ерөөхийг хүсэж байдаг. Тэр үргэлж ивэхийг хүсэж байдаг. Тэр гайхамшигтай нэгүслийг хүндрэлтэнд өгөхийг хүсэж байдаг. Эхлэл номын 12-ийн 2-оос 3 дээр ийхүү бичсэн байна. Авраамд чи ерөөлийн үндэс болно гэж. Тийм ээ бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөн хэмээн тэр хэлсэн байна. Тэгээ Авраамыг дуудаж тийм ээ өөрийн хайртай овгийг өөрийн хайртай нэгэн гайхамшигтай гэр бүлийг босгон барьж байгуулсан. Тэг ямар учраас вэ? Яагаад гэвэл хүндрэлтний яг энэ үед гэмэнд баригдсан байсан. Үнэхээр хүндрэлтэн миний бүтээсэн хүн яагаад буруу замаар яваад байна? Тэгвэл энэ буруу замаар яваа ард түмнийг өөрийнхөө зөв зам руу эргүүлэхийн тулд Авраамыг дуудсан. Авраамаа яа дуудаа түүнийг явуул гэсэн. Авраам хаашаа явж байгаагаа, ямар газарт очих гэж байгаагаа тэр мэдэв. Гэхдээ эзний дуудлагын дагуу тэр явсан. Тийм ээ. Тэгээд түүнд маш гайхамшигтай ерөөлийг өгсөн. Та нар олон өргөхтэй өнөртгөн болж чи ерөөлийн үндэс болно. Бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөн хэмээн Авраамд хэлсэн. За эхлэл номын 28-ийн 14 дээр Яаков хэлсэн ерөөл байдаг. Дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно гэж. Амен. Тийм ээ. Яаковын амьдралаар дамжуулан түүний үр удмуудын гайхамшигтай амьдралаар дамжуулан бүх үндэстэн энэ дэлхийн өнцөг болон бүрт амьдарч байгаа хүмүүсүүд хүндрэлтний ерөөгдөх юм аа гэж. Тэг энэ ерөөлүүд хэдийд биелэгдсэн бэ гэж. Тийм ээ биелэгдсэн.
эзэн өөрийнхөө хийсэн зүйлийг заавал биелэлтэнд хүргэдэг юм аа. Тэгээ бүгдээрээ хаадын дээд номын 4-ийн 20 дугаар эшлэл рүү оръё. Тэгээ Давидын хүү Соломон гайхамшигтай нэгэн үндэстний хаан болж өргөмжлөгдсөн юм. Тэгээ энэ үед Соломон хаан болох тэр үед Юда болон Израиль далайн эргийн тоо томшгүй ил шиг олон байсан хэмээн энэ бичээсээр бичигдсэн байдаг. Далайн эргийн илс мэд. Та далайн эргийн илсийг тоолж байсан уу? За бүр хол явхаа болий. Бидний хамгийн ойрхон ямар гол байдаг лээ? Хараа голын иргэн дээр байгаа илсийг та тоолсон юм байна уу? Байхгүй. Тэнд хэдийн илс байгаа бидний хинж мэдэхгүй. Хинж тоолж чадахгүй. Харин голын иргэс, хараа голын иргэс, харин энэ дээр юу гэж бичсэн байна вэ? Далайн эргийн тоо томшгүй илс шиг олон байсан хэмээн тодорхойлсон. Үнэхээр Израилийн ард түмэн Юда үндэстэн маш их өрөөгдсөн ард түмэн байсан байна. Тиймээс Соломон хааны үед эргэн тойрондоо амар амгалан байсан. Соломоны хаанчлалын үед Израиль улс үндэстнийхээ хувьд хүч чадал, амар амгалан байдал болон хөгжил цэцэглэлтийн оргилд хүрсэн байсан. Яг энэ оргилд гэж ярихаар бид нар энэ биенийхээ хүслийг боддог. Тэр Соломоны хаанчлалын үед тэр ард түмнийг хинч дийлхэргүй тийм хүчрхэг байсан байна. Цэрэг зэвсгийн хувьд, эд материалын хувьд, газар нутгийн хувьд үнэхээр хүчтэй байсан. Хэрвээ гэвч Соломоны хаанчлал амжилттай байсан боловч сүнсний талаар Соломоны шүтэн шүтэх явдал руу гулсан орсон нь түүний хаанчлал ирээдүйдээ нуруу унахад хуваагдахад хүргэсэн юм. Бид нар амьдралынхаа оргилд хүрдэг эд материалын хувьд, боловсролын хувьд, гэр орныхоо тогтчлтынхаа хувьд хажууд нөхцөл байдлаас анх айдсгүй амар тайван байх үедээ бид нар оргилдоо хүрдэг. Бидний амьдрал маш сайхан болох цаг үе байдаг. Харин энэ үед бид нар юугаар уруудан дороотдгийг Соломон хаанаар дамжуулаад илтгэн харуулж байна. Соломон хаан хэдий биеийнхээ хувьд улс төр материал байдлынхаа хувьд хүчрхэг байсан боловч харин дотоод хүнийхээ хувьд, сүнслэг амьдралынхаа хувьд уруудан доролцсон юм. Түүнд эзэнтэй хандах залбирал байхгүйсэн. Эзэнтэй улам их холдож байсан юм. Эзнээсээ холдож байсан. Тэр дөнгөж хаан ширээнд суухтаа эзнээс зууран залбирч байсан юм. Өө эзэн, таны энэ өргөн удам газар нутагт байгаа таны энэ тоо томшгүй далайн эргийн илс шиг олон ард түмнийг би яаж захирах юм бэ? Та надад мэрэгэн ухааныг өгөөч хэмээн залбирчээсэн цаг үе бий. Энэ үгийг сонсоод эзэн түүнд мэрэгэн ухааныг маш ихээр харамгүйгээр өгсөн. Түүний дагалдаад юу гэсэн бэ? Материалын баялгуудыг, улс төрийн хувьд доктортой байдлыг мөнхийн эзэн Израилийн ард түмэнд бий болгож өгсөн юм. Харин амар тайвныг авсныхаа дараа Израилийн ард түмэн Соломон хаанаар дамжуулаад юунд хүрвэ? Сүнсний хувьд уналтанд хүрсэн. Бурхан Соломонд мэрэгэн ухааныг өгсөн. Соломоны мэрэгэн ухаан хааны хувьд түүний хүлээх хариуцлага болон амьдралын талаарх ойлголт, ялгах чадварын өргөн хүрээг хамарч байсан юм. Үнэхээр маш их өргөн хүрээг хамарч байсан. Израилийн ард түмний энэ хаан яагаад ийм хүчрхэг мэрэгэн ухаантай байна вэ хэмээн өөр улс үндэстэнгүүд түүн дээр очиж, хаадууд нь, сайдууд нь очиж тэр мэрэгэн ухаанаас нь сонсохын тулд маш их хол газрыг туулан байж ирж байсан. Туулан байж ирэхдээ онгоцоороо
мөн тэр өөрийн явж байгаа хэрэгслээрээ дамжуулаад эд материал алт эрдэнэсийг тэр газар нутглуу зөө авчирч ирсэн. Ийм бурханлаг мэрэгүү ухааныг авсан Соломон хаан өөр бурхтад үйлчлэхээр эзнээс хэрхэн эргэж чадваа гэж. Өнөөдөр бидний амьдралд ч гэсэн яг энэ зүйл, яг энэ утгаараа би ч гэсэн бодит байдал дээр тохиолдож байдаг. Бид өөрсдийнхөө амьдралыг тэгшрээд ирэхээр, сайжраад ирэхээр, ямар нэгэн санаа зовох асуудалгүй болоод ирэхээр амар тайван руу уруудан дороод. Нөгөө сүнслэг байдал маань үгүй болдог. Би юуны хүчинд энэ байдлыг олж авсан бэ гэдгээ мартдаг. Харин Соломон хаан маань тэр их ард түмнийг захирчээсэн боловч өөрийнхөө өмнө хүлээсэн эзний өмнө хүлээсэн өөрийнхөө үүргийг умартсан юм. Тэр залбирлаа орхисон, эзнээс уралсан. Эндээс харуул мэрэгүү ухаантай байх болон мэрэгүү ухааныг дагах хоёр нь өөр зүйл гэдэг нь тодорхой харагдаж байна. Эзэн бидний залбирлаар дамжуулаад бидний амьдралд хэрэгтэй зүйлийг олж авах мэрэгүү ухааныг та бидэнд өгдөг юм. Харин эзэн бидэнд эд материалыг хангаж өгдөг биш ээ. Харин тэр эд материалыг хуримтлуулан цуглуулан олж авах мэрэгүү ухааныг өгдөг юм. Тэр мэрэгүү ухаанаар дамжуулаад бид нар өөрсдийнхөө амьдралыг, гэр бүлийнхээ амьдралыг өөдөн татдаг юм. Энүүгээрээ дамжуулаад улс орондоо ч гэсэн бид нар нэгэн гайхамшигтай хүчрэх гэр бүл болж нөлөөлдөг юм. Үүнийхээ дараа бид нар яадаг байх нь? Тэр байдал өөрийнхөө хүч чадаараа олсон мэд өөрийгөө өргөмжилдэг. Соломон хаан яг энэ байдал руу орсон. Тэгвэл энэгээр дамжуулаад та бидэрт өнөөдөр сануулж байна. Хэрвээ танд ямар нэгэн гайхамшигтай ивэл өрөөл байгаа бол хинээс энэ өгөгдөж байгааг иргэн санаасаа хэмээн эзэн энэ бичээсээр дамжуулаад бидэрт өгч байна. Соломоны хамгийн том алдаа тэр сүнслэг мэрэгүү ухаан амьдралынхаа бүхий л хэсэгт тусган хэрэгжүүлээгүй байсан юм. Тодорхой нэг өөрийнхөө махан биений хэрэгцээнд хэрэгжүүлсэн боловч харин сүнслэг талбартаа орхигдуулсан. Энэ бол Соломон хааны маш том алдаа байсан. Өнөөдөр ч гэсэн та бид нар гэр бүлийнхээ хувьд, өөрийнхөө амьдралын хувьд энэ том алдааг бүү хийгээсэй хэмээн эзэн сануулж байна. Өнөөдөр та биднийг маш их ивэж байна. Бид нар хинээс айхгүйгээр Библийг ил бариад цуглаан лугаа алхаж байна. Баяр хөөртэйгээр. Харин энэ дэлхийн өнцөг болон бүрт айцаар дүүрэн цуглаан лугаа чимээгүйгээр алхаж байгаа хүмүүсүүд байна. Цуглаандаа орж ирээд чимээгүйгээр залбирч байгаа хүмүүсүүд байна. Цуглаандаа орж ирээд магтан лугаа зүрх сэтгэл дотроо чимээгүйгээр дуулж байгаа хүмүүсүүд. Харин бид нар цуглааны өмнө ямар хүчтэйгээр магтан дуулва. Амен. Цон хонгорхоо. Хинээс айхайцгүйгээр бид нар гайхамшигтайгаар магтан дуулж. Энэ ивэл хинээс вэ? Эзнээс ирсэн ивэл юм. Хэдийгээр тэр өөрийн цаг үеийн хамгийн мэрэгүү ухаантай хүн байсан боловч Бурханы зарим итгэмжид хүмүүс шиг мэрэгэн амьдраагүй юм. Эзэн бидэнд мэрэгэн ухааныг өгдөг. Харин мэрэгэн ухааныг авах нь нэг хэрэг. Мэрэгэн ухааны дагуу амьдрах нь маш чухал юм. Чухал зүйлээ Соломон хаан орхисон байна. Маш чухал зүйлээ орхисон. Тэгвэл бидний гэсэн өнөөдөр сануулж байна. Та чухал зүйлээ орхисон уу? Эргэн хараасаа гэж. Та ямар нэгэн зүйл мартаагүй биз? Та юу харж явна вэ?
Энэ зүйлд Соломон хааны хувьд хоёр хүчин зүйл нөлөөлсөн Соломон хаанд. Яагаад тэр харийн эмэгтэйчүүдтэй ингээд суугаад байсан бэ? Иргэн тойрныхоо улс орныхоо эмэгтэйчүүдийг өөрийнхөө гэргий, өөрийнхөө шивгчэн болгон авчихсан. Эзэн өнөөдөр яг энэ зүйлийг сануулж байна. Бидний иргэн тойронд ямар зүйлүүд илэрхий их харагдаж байна вэ гэхээр юу вэ? Махан биений хүслийг уран дууддаг бузар муу үйлдэлүүдийг дэмждэг тэр газрууд илэрхий ихээр харагдаж байна. Бурханд итгэсэн итгэлээсээ уруулсан Соломоныг гимшиж түүн рүү иргэсэн тухай бичээс дурдлаггүйгээр нас орсон тухайг хаадын дээд номонд өгүүлсэн байдаг. Соломон хаан хэдий хаан ширээнд яг залгамжлан суухдаа эзэн маш ихээр зууран байж хашгиран залбирчээсэн боловч тэр үхэн үхтлээ эргэж чадаагүй. Тэр өөрийнхөө махан биений хүслийг зуурсаар, түүнийг дагсаар тэр амьдралаа өнгөрөөсөн. Та амьдралынхаа бүх талбарт эзний мэрэгэн ухааныг ашиглахаар залбирч байна уу? Эсвэл ганцхан талбарт зориулахаар залбирч байна уу? Давид хаан өөрийнхөө Соломонд ийхүү захиж үлдээжсэн. Харин чи түүнийг буюу Бурханыг умарт хаваас тэр чамайг мөнхөд орхино хэмээн захин үлдээжсэн. Мөнхөд орхино гэж. Өнөөдөр бид нар үр хүүхдтэй ямар үгийг дамжуулах вэ? Давид хааны соромжсон энэ үгийг дамжуулж хүсэл эрмэлзэл танд байна уу? Амен. Хэрвээ ийм агуу билгүүл ажил үйлчлэл нэгүслийг амсаж үзсэн хаан ч гэсэн унах боломжтой байсан бол зогсож буй бүгд унахгүй тулд болгоомжлогтун хэмээн шинэ гэрээний 1-р Коринт номон дээр бичигдсэн байдаг. Шинэ гэрээн дээр ч гэсэн энэ хүчин төгөлдөр юм аа. Хэрвээ та би ямар ч аюулгүйгээр, ямар ч довтлооник даван туулах чадaltaй болсон гэж бодож байгаа бол болгоомжтой бай хэмээн эзэн сануулж байна. Яагаад вэ? Эзний ирэх цаг ойрхон байна. Тийм учраас таныг өнөөдөр болгоомжтой бай хэмээн сануулж байна. Та энэ дэлхийн байдлаар хүчрхэг байж болох юм. Бүх зүйлээр хангагдсан, гадны ямар ч аюулаас сэргэмжлэх маш олон камеруудтай хамгаалтын системтэй байж болох юм. Тэр хамгаалтын систем эзний хоёр дахь хэрэлтийн үед нөлөөлөх үү? Нөлөөлөхгүй. Энэ дэлхийн ямар ч зүйл эзний шүүлтийн цаг ирэхэд нөлөөлж чадахгүй юм. Бурханаар сонгогдсон Израильчууд өөрсдөө ёс бус байдал, гэмнүгэл, хуурамчтай шүтэх явдалд чөлөөтэй оролцож болно гэж бодсон боловч шийтгэлийг авсан байна. Соломоны хаанчлалын дараа яасан бilé? Задран унсан шүү дээ. Израиль гээд нэг 10 үндэснийг аваад гэрсэн. Юуда гээд нэг л үндэстэн үлдсэн. Тэр таран бутарсан. Соломон хаан хүчрхэг байсан боловч үр удамдаа ямар зүйлийг үлдээсэн бэ? Гэмнүглийн үр дагаврыг үлдээсэн юм. Харин та бид нар үр хүүхдүүдтэй ямар үр дагаврыг үлдээх гэж байна вэ? Таныг бодоосоо хэмээн хүсэн залбирч байна. Ийм дэлхийн хүслээ хангаж амьдрах нь аюулгүй гэж итгэдэг хүмүүс ч гэсэн өөрсдийг нь бас ял шийтгэл хүлээж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм а гэж. Өнөөдөр годамжаар алхаж яваа. Цуглаанд хамрагдах байгаа маш олон хүмүүсүүд байна. Тэд нар юу гэж боддог вэ? Дэлхийн хүслээ хангаал өнөөдөр ямар ч ай хаюулгүй. Дархан хотод нь амар тайван байна шүү дээ. Бид нар юунаас айх юм бэ гэж. Өөрийнхөө хүслийн дагуу бүхий л
сансан боцноо хийн алхаж байна. Харин тэр хүмүүс ирээдүйд ямар ял шийтгэл ирэх гэж байгааг мэдэхгүй байна. Тэгвэл тэр хүмүүст хэн хэлэх вэ? Та биднээр дамжуулах хэрэгтэй. Харин тэр хүн ямар сонголт хийх нь тэр хүнийг ирэх. Харин бид нар яах хэрэгтэй вэ? Заавал эзний үгийг дамжуулах ёстой. Энэ бол эзний агуу захирамж юм. Амен. Бурхан Израилийн ёс суртахуунгүй байдал гэмнүгэл хуурамч шүтэн шүтэх явдалтай эвлэрэгүйтэй адил. Шинэ гэрээний дор буй итгэгчдийн гэмнүгэлтэй ч гэсэн эвлэрэхгүй юм. Та бидний эргэн тойронд байгаа гэмнүгэлтэй эзэн эвлэрэхгүй. Хизээ нэгэн цагт тэр гэмнүглийн шийтгэл амсах болно. Өөрийнхөө ард түмнийг шүүлсэн Бурханы шүүлтийн тухай түүхэн шинэ гэрээнд хүмүүс гэмнүгэл үйлдэхийн эсрэг байх, мөн нэгүсээс салахгүй байх талаар хангалттай сануулгыг өгөхийн тулд сударт бичигдсэн юм. Энэ бол сануулга. Өнөөдөр эзэн дахин сануулж байна. Өдөр сануулгыг эзэн хүсэж байдаг. Өглөө бүр миний өмнөрөө залбираасаа хэмээн эзэн хүсэж байдаг. Тэр хүлээж байдаг. Таныг нүдэнэхэд чи эзэн таны өмнө зогсохыг хичээж идэв юм. Намайг өмнөө зогсоолгооч, надтай яриач, залбираач. Энэ өдрийг чинь би ивэхийг хүсэж байна хэмээн тэр хүлээж идэв. Харин бид нар яадаг вэ? Ажил төрөлдөө сатаараад юун эзэнтэй ярих. Бушуухан гадагшаа гараад ажил төрлөө хөөцөлдөөл явдаг. Тэгээ нэгэн чухал зүйлийг хэрэгж байгаа учраас би танд энэ зүйлийг сануулсан юм. Яагаад гэвэл та бидний донд хоньны арьс нүмерсэн чоннууд байдаг. Тийм ээ. Сүм чуулган гэхээр ариун дагнууд байдаг юм шиг хүмүүсээс санддаг. Үгүй. Сүм чуулганы итгэгч донд хоньны арьс нүмерсэн чоннууд хүртэл сууж байдаг. Тэгэхээр таны хаалчууд чон байна уу? Та тэгж битгий бодоорой. Харин эзнээс залбираарай. Сүнслэг мэрэгүү ухааныг авахын төлөө залбираарай. Тэр үед эзэн таны нүдийг сүнсний хараагч нь нээх болно. Амен. Хоосон дүр эсгсэн мэрэгжлийн итгэгч нар юу гэж боддог вэ гэхээр бид бол энгийн хүмүүс төгс үш гэдэг шалтгаар эсвэл дахин төрсөн бүх итгэгчид энэ амьдралдаа үг яриа, ажил үйл, санаа бодолтой нүгэл үйлцээр байдаг гэж үзсэн нүгэл үйлдэж байгаагаа зөвтгөж байдаг. Энэ бол болохгүй юм. Бурхан хүүхдүүдтэй уруу татлаг бүрийг ялан дийлэх, түүнчлэн нүгэл үйлдэхгүй дэвчих хангалттай нэгүслийг өгдөг гэдгийг ариун сүнс бидэнд маш тодорхойгоор сануулдаг. Амен. Залбирах үед энэ сануулга бидний зүрх сэтгэлд орж ирдэг юм. Биднийг чин сэтгэлээс хүсэн тэмүүлвэл хэрвээ Бурханы хүч чадал итгэмжит байдлаас хамаарч байвал сорилт үрийг төсвөрлөн гарах арга замыг олж чадна. Амен. Тэр гарах арга замыг бидэрт бэлтгэсэн байдаг. Сорилтгүй, бэрхшээлгүй, ямар ч асуудалгүй амьдралаар амьдарч байгаа хүн байвал гараа өрөхгүй. Тийм ээ, бид нар бүгдээрээ асуудал донд амьдардаг. Бүгдээрээ сорилтын донд алхаж явдаг. Харин энэ сорилт ирдэг боловч энэ сорилтыг даван туулах арга замыг эзэн бэлдэж өгсөн байт юм. Харин таны залбирах үед энэ арга зам таны сүнслэг хараанд нэгдэ харагддаг юм. Амен. Тэр биднийг дааж чадах хэмжээнээс илүүгээр соригдохыг хизээч зөвшөөрдөггүй. Мөн тэр сорилт бүртэй хамт гарах замыг өгдөг бөгөөд тийхүү бид сорилтыг төсвөрлөж нүглийг ялан дийлж чаддаг юм. Бид нар нэгэн сорилтыг үнэхээр давж чадахгүй байсан.
нэгэн арга замыг бид нар үнэхээр олж чадахгүй байх байсан. Харин мөнхийн эзэн энэ зүйлийг мэдчихээс учраас 2000 жилийн тэртээ өөрийн хайртай хүү Есүс Христийг илгээсэн юм. Бидний өмнөөс тэр маш их зовлон амссан. Бидний өмнөөс тэр загалмай цовдлогдсон. Бидний өмнөөс тэр цусаа усгасан юм. Тиймээ энэ зүйл бол бидний хамгийн давж чадхааргүй арга зам байсан. Энэ арга замыг өөрийн хайртай хүү Есүс Христээр дамжуулаад тэр нээлттэй болгож өгсөн. Амен.